За өглөөний 5:30 болж байна. Хатад трейлд орж байгаад 11 дээр далийг ишгээд тэгтээ 50-аа дуусгаад тэгээд шагаагаа хөндрүүлсэн. Тэгээд яг хоо далийг ишингүүтээ болсон бол гайгүй л авсан баг. Тэгтээ яг хоо харамсахгүй байна. За өглөөний хүмүүс гэж байгаа шүү дээ. Алхаж чадахгүй болохоор одоо өглөө хүнээр ахуулж байна да. Энэ нуруул юм байна тий. Тий, наа шин ташаа нуруу өгдөг чинь ташаа чи их зангисч байгаа хөөхгүй. Тэгэл IT бэнд чинь татаал байдаг гэсэн. Яагаад шарч бицсэн бэ? Маа сагчдын өвдөгний гэмтэл дандаа наатнаас ч юм болдог. Тэ нөө өвдөг нэг дээрээсээ өөр босон шөрөмсүүд нь яач энэ тагч яг ингэж энэ дагаар шагааны гадна талын холбоосууд гимцсэн байгаа байхгүй юу? Нөгөө гадаг шагаа гიშгэж гимцсэн гэдгсэн шүү дээ тий. Тэгэхээр энэ шагааны гадна талд болохоор шагааг ингээд гадна талын хашлах ясыг доошогоо таалус руу бэлдэх холбоос идэг байхгүй юу? Тэр холбоос ерөөдөө энд одоо ингээд бүтэн орж ирж байгаа хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр ингээд цайраад ойлт ингээд жигд бус болоод тэгээ энийг өөр ингээд бүтэн орж ирэхгүй ерөөдөө сунаад гимцсэн байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энийг бол нэг за ер нь бол спрейн 3 дугаар зэрэг гэж бол хэлэхээр дунд зэргийн ер нь сонирхолт үсээд ингээ хавнсан байна гэсэн. Тэгээ дээрэс нь дотгошоогоо болон арын эсгээр бас холбогдох холбоос байдгийг тэр холбоос бас нэлийн сонирхолттой байсан. Тэгээд шагааны ерөнхийдөө үний энэ үрслийн шингэнүүд ихссэн. Гадны хэсгээрээс ахилийн доотлын энэ ретрокалкинал буурсаа гэж үүдэг байхгүй юу? Энэ арын хэсгээр бас энэ буурсаа эднэр өргөсөд үрслийн шингээ ерөнхийдөө хорцсон байна гэсэн үг. Тамил ахил руу бас жоох өвдөхгүй дэш магадгүй. Гэтэ одоогоор л ахилийн шүмсэн дээр авсан гэмт эднэр байхгүй. Энэсээр юм хаамтай. Тэгээд гадны хэсгээр болвол урд болон арын энэ шагаан энэ барьж байгаа энэ холбоос бол сонирхолттой юм гэлтэй. Энэ хэсэг рүүгээ ил үрслийн шингээ ингээ ихссэн байсан. Энэгээр явдаг нөгөө флексер гэдэг нөгөө юу нуглах гэх юм уу? Ихээр нугладаг юм шүмс идэг байхгүй юу? Тэрхээс нэлээд сонирхолттой, хавантай. Яасан шүү. За тэгээ ерөөхдөө бол айхтар хагалгаа хийдэг юм бол гайгүй санагцсан. Ер нь бол гайгүй. Тэгэхээр бол эхлээд хавангаа буулгаад үрсэл энтрээ дараад дараа нэгээд нөгөө булчин хүчиднэр сайжруулаад тасгал хөдөлгөөн хийгээд эхлэх штеп. Тэр үедээ шагааны доктортой байдал хэр вэ? Доктортой байдал хэр алдагдчихээн. Ер нь өвдөлт дахиад сэтэрж гинөө ачаал авахд хэр зовиртой байна гэдгээс чинь хамаарат заавал сэргий чагалгаа энэ төр хийх үү яах уу гэдэг юм яригдсан гэсэн. Ер нь гадны холбоосууд ингээ гэмтчихээр зарим тохиолдолд юм шагаа юм докторг болчихгоо дахин гიშгэх гэдэг байхгүй юу. Тэгэхээр тэрнээсээ хамаарат одоо нөгөө эмэлзүүн шинжээс хамаарч яаж энэ дурангаар хагалгаа энэ төр хийгдэг үгүй юу гэдэг яригдсан. Урталтай болохоор яг нөгөө шүүн юм болохгүй. Одоо за 90 метр жоо. Бас өөрөө яг энэ таавал транспортын сэдвээр өөрийгөө нөөцөхгүй яг ийм зүйлсүүд За ямар ч байсан 3 хоног хэмжлэгээ хийгээд 4 хоног дээр таягнаасаа саллаа шүү. Тэгвэл бас таягтай явна гэдэг үнээр хэцүү. За тэгээ ямар ч хурдан л эдгийхийн тулд байж болох боломжтой бүх арга хэмжээг авч ин да.
Яаж яхад би энзэнгөө скутер явахгүй бол зовж тийш явах гэж нэмжлэгээндээ орох гэж бас чинь хоёр өөр газар давхар олон төрлийн төхөөрөмжүүд дээр орж байгаа. Тэгээ тэрийг бас хуваалцсанаа. Өглөө 6-ад нэг хийдэг хүмүүс л байлээ өө тэгэхэд. За өнөөдөр үш шинэ яаж цээж мөр гурамтлаа. 2 сарын дараас амар нээлттэй болсон. Нэрийг хөлтэй болоо шахах гэдэг. Ингээ хүндээ хөлөөрөө жийж чадахгүй болохоор эвгүй юм байна. Нагаад. Явсаа. Хөлөөрөө жийхгүй болохоор явахгүй байгаа шээ. Өөртөө том булчингийн дасгал хийв. Гоё шүү дээ. Хөл өвдөө даваахгүй. Мөрний нэг тэл дасгал яа гоё. Арга зааж өгч. Sitting down like this, you could do like this. Like put down, yeah. Yeah, That's for gonna lads. We should get your wheelchair. Careful breaking your little. Өөрт ингэж судс мутсан хараагүй гоё шүү дээ. За сайхан бэлтгэлээ хийчлээ. Одоо сайхан усанд ороод ажиллаа юм байна. Тэг бэлтгэлийн араас дандаа хүүт хүмүүс тавьж өдөрч ер нь нэг чадхаараа 3-4 удаа тэг жоохон үслийн болгаал. Тэгэхээр садрахын хэмжээнд ачаал авчиж байгаа. За 250 шүү. Skill. Нэг раунд. За одоо 2:33 болж байна. Тэг имжлэгээндээ орох гээд альфа дээр ирж байна. Альфа тэгээд ийм 5 давхар. Тэгээд спортын гэмтлийн имлэг дотроо
MRI, X-ray, физик эмчилгээнүүд, уламжлалт, хөдөлгөөн заслал масл гээд бүх юм нэг дор байдаг болохоор айгүй амар. Одоо 5 дахь өдөр эмчилгээний 5 дахь өдөр ер нь бол гайгүй болж шүү. За эмчилгээндээ орчод ирлээ. Ер нь л гайгүй шагааны хамгаалалт хийх хэрэгтэй юм байна. Хурдан 50 маягнаас салж ийн л чинь. Одоо өөрчлөлөө ажиллаа хийгээд 7:30 хүртэл өнөөдөр дахиад 2 цаг гараа ажиллаа. За орчин витаминуудаа унаа. За энд бол кальц, зинк, глюкозамин тэг юу байгаа вэ? С, коллаген энэ 5 юм байна. Ер нь хаяа хурдан идэхэд бол дотор гаднаасаа хийж болох бүгдийг хийж байна. За өглөө нэг 5:30 болж байна. Тэрчсэн бэлтгэл рүүгээ явж байна. Нэг хөл гинцэн ч гэсэн тэгээд тэрчсэн бэлтгэлээ таслахгүй л ах хэрэгтэй. Сууж байгаа л тэгэл хийж болох бүх тасгалуудаа хийгээл. Тэг хөл юм болцсон баг. Ийшээ явна гэдэг шиг хэцүү юм байдгүй л. Аа 0 хөрөхөөс 0 орохоос залхуу урч шүү. Яй. За өнөөдөр ямар ч байсан таяг гипсээ бол авчлаа. Ер нь хавдар буугаа айгу болж шүү. Нэг хоногоор ч гэсэн хурдан идэхийн тулд ер нь тэгэл байж болох, хэрглэж болох бүх юмыг л хэрглэж юм да. Цаг хугацаатай юм уу? Яа. жоохон доо. Лотаа авах шүү. Яг үгүй арай болоо. Yes. Хатаа юм авах шүү. Яг арай. Хүндэж. Яа гэсэн. За өнөөдөр шийд өдрөлээ 4-р өдөр. 3-р өдөр. За эмчилгээгээ хэлэхсээр л байна. Өнөөдөр баг 10-р өдөр эмчилгээний. Тэгээд ажгүй одоо ер нь энгийн баг алхдаг болохгүй л. Өнөөдөр жоохон кардиоийнэ, хөл гайгүй болсных. Шагааны хамгаалт зүрцээ. Тэгээ нэг ч өдөр бол бэлгэлээ таслаагүй. Хийсээр л байгаа. Жохо скирөө хийдэ. Амар гүүх юмсан. Ших. Читэ хасыг ивэл нэг биеийн жингийн 2-оор үржүүлсэнтэй уургаал хамгийн түрүүнд идэв шүү дээ. 100 хавцаа болчтой. 100 хавцаа аймаг. 100 г уургуу өдөртөө за арайчтай. Яа За 100 жоох охин юм шүү. 100-аас дээшээ нэг чөт дагуулж ивэл Гүү шүү дээ. Чи булчин бэлтгэл өдөр болгон хийж байгаа. Тэр ачааллыг чинь уургач нь л рекавер хийж байгаа шүү дээ. Нүүрсэс чинь зөвхөн бензин өгөхөөс булчингийн урагдал булчингийн гинтлэгч уургач нь нөхөн сэргээж байгаа шүү дээ. Тэгээд бэлтгэл хийгээд урд ачааллуулсан булчингаа нөхөн сэргээхгүй улам ачааллуулах юм бол чинь нөгөө булчин чинь томрохгүй зүгээр ядарсаар л байдаг.
Ядрахын хэрээр булчингаа алдсан шүү дээ. Тэгэхээр чи 75 бол өдөр 150 г уураг багадаа идчих хэрэгтэй байхгүй. Тэгэл өглөө 2 өндөг идлээ идэж байгаа гэсэн шүү дээ. Тэр чи 12. Тэр дуусаад 12 г бэлтгэл дуусаад нөгөө уураг ууж байгаа. Тэр чинь 43. Тэгээ нийлээ 55. Тэр хоёр мантан уусны мах чинь бараг уураг байгаа. Бараг 10 г л уураг байл гэх юм байна. цэврийн мах асаад биш. Ер нь бас тийм л. Үсрээд 10 г уураг байна уу юу л. Өдөр хоолнд Тэгээ 65 г уураг болчих жоос тээ. Чи мах идлээ ажлын хоол чинь мах олигтой мах байхгүй шүү дээ. Цэвэр мах. Тэгээ үслээд мах идлээ гээ 30 г уураг авлаа. Тэгэхээр чи 95. За 95. за тэ орой очиж 95 г уураг үлдсэн 60 55 г уураг чинь яах юм? нэг хоол шүү дээ. Гэртээ юу? Эд чинь тийм гоё их махтай байх юм аа. Мах нь бол амар их орой хамаагүй их чиг амт өглөөс их байж байна. Тэр жоо арай жоо юм шүү дээ. Тэг яг идэвхтэй бол дандаа Тэгээ гэрийн олчин бол үсрээл нэг 100 г махтай л байгаа шүү дээ. тэг уу. Аяган дотор чи үсрээл олж ирнэ шүү дээ. Тэр чи холцсон олно ба шүү дээ. Ихэнхдээ шилтэй олж юм удаатай орох. 100 г хүрэхгүй шүү баг. За тэгээ 25 г уурах гэж бодъё л да. 20 олё чинь. Тэнгүүт хэдий 120 г уурах. Тэгээ үлдсэн 30 г чи яах. Тэгээ үлдсэн 30 г чинь 7 хоног явлаа. Тэнгүүт чи хэдий хасах 210 г болчихоос тэгээ 7 хоногт. Тэгээ дэрийг яаж нөхөх вэ? Тэгээ сар боллоо хэд болох юм дэр чинь 10 хоногт үржүүлдэ 2100 г уураг. Тэр бол нөхөхдөггүй шүү дээ. Хамгийн их яг уурыг агуулж чинь цээж мах 100 г да 30 г уурагтай. Жугаар нь бас будаа муудаа юм бас юм чих ядарч. Та муудаа карго хамаагүй. Тэгэхээр чи яаж чанартай булчингаа авч үлдэх юм бэ? Эрхэнд алкогол уураг байдаг бол амар болж байгаа юу гэж байна. Тэгэхээр тийм биш үү? Уурга угаас хүн болгон хангалттай авшин гэж боддог байхгүй. Үнэхээр чаддаггүй байхгүй. Хэцүү шүү дээ. Би жишээ нь өдөрт 200 г уурга авахыг хичээдэж шүү дээ. Тэгээ чаддаггүй шүү дээ. Үнэхээр чаддаггүй байхгүй. Хэцүү. Цээж мах тэгэл яа харахгүй идчихэж байгаа юм чи. Одоо ядж хат үхрийн мах хилэн 35 баас тий. Уургаас авах хэрэгтэй уурга. Тэгжиж булчин гоё юм. Чанартай харагддаг байхгүй. Үйл яриа гайг болсон. Зогсож ийх чинь бас гоё юм шиг шээ. Яг шаангсан бол шааг шүү дээ. Чамд биш. За кар хөвлий хийж байна. Чи Юу за кардио сешн өдрийн дууссан. Гайгүй сэргээд байна да. За одоо сайхан шагаан дээр нэг хүмүүс тавиад бас бусанд орно. Уурга авах хэрэгтэй. Таныг уурга өгч. 45 гэнэ. Чи маань сая гарлаа. Авах зүйл тань цагт хэлсэн шүү дээ.
Энэ калбис болж тийм. Ямар юм? Хан дуусгаас өмнө хэмдэрлэр нэгийг авна шүү дээ. Дөрөв мөрийг авнаа. Цаа. Чин хэдэн өндөрсөн баг тий? 40 мөр шүү дээ. Морин. Уушууллаа болоо. Гэрчүүс та гоёш. 40% дээр одоо яаж Бүгд 40% юм уу? Бүх витамин 40% энэ. бол За витамин авъя. яа. Энэ бүгд 40 юм дүү юм. 20 гэсэн юм сте. 20 байсан юм сте нэг гэсэн. Дахиад 40 болчихсон юм. Энийг бүгд тагс зарахгүй байх. Бүгдийг аваа шагналчих л да. Facebook дээр пост хийх. 28. 200 юм 120-оор аваад 140-гээ зарлаа. Өчнөөний релакс систем нь ирсэн юм уу? За өнөө үл ингээ хоол ээж. Амархан дөө. Удаа чэж мах. Хэл болоо. Энэсний хоёрыг хоол идсэн витаминууд унаа. Шүрмсний гэмтэлтэй юм хоёр юм ууж байгаа. Бараг шун мөн ахийлгээд хоёлоо айгуу сайн гэсэн. Тэг юу? Харин тий. Ууж болох юу вэ? Хийж болох юу вэ? Бүгдийг хийж шүү. За 1:30 болж байна. Хоол ээжээд эмнэлэг рүүгээ явж имжлэхийг гинэ. За өнөөдөр бүтэнсэн манай ARC гэж community-гийн ивент болдог. Өнөөдөр 10 км гүүн хүрээлэн дээр. Тэгээ бүхэнд нээлттэй шиг анхан бүгд ирж болно 7 хоног болно. Mirror дээр байна.